Water Chemistry 2025 үндэсний онцлог практикийн хурал хэлцүүлэлт оролцож байгаа Шинэ Монгол Хилэн коллежийн химийн 5 дахь курсын оюутан Саруул байна. За би өнөөдөр сориг туршилт гэсэн төрлөөр фитоз натрийн эсийн бөмбөлд бичсэн баслисын амны гаргавч бохор уур цэвэрлэж болно гэсэн төрлөөр хэллээ тайлбарлана. За өнөөдөр дараах агуулгын хүрээнд ярихаар бэлдсэн байна. За бидний өдөржиндөө ашигладаг бохор ус нь төрөл бүрийн зориулалтаар ашигладаг. Бидний өдөржиндөө ашигладаг ус нь төрөл бүрийн зориулалтаар ашигладаг үр дүндээ бохор ус үүсгэе. Оргиг бохирлуудын нэгдэл болох аммоны азот нь аливаа нэгэн усан оршин дотор бохирлыг үүсгээд түүнд агуулгаж байгаа амьд организмуудыг амигийн цошмог хорлолд оруулах хэмжээний ийм чадамжтай нэгдэл байх нэ. За тэгвэл манай орны унтны усны их үүсрэг болсон тулгол аммоны азотын хэмжээ зөвшөөрөх агуулмжаас хэд дайруу их байдгийг олон жилийн дунд үзүүлэлтээс харж болох бөгөөд хамгийн сүүлийн үеийн том мэдээ цус харах юм бол цаг үр орчны шинжилгээний газраас бэлтгэн мэдүүлдэг туул гол усны чанарын тойм 2025 оны 2 дугаар сарын мэдээллээс харах юм бол туул гол нь агуулгаж байгаа аммон нь усны чанар ерөнхий шаардлага МНС 4568 2024-тэй харьцуулах юм бол 40.9-өөс 170.6 дахин байгаа нь анхаарал татвар өндөр томжирлээ. За тэгвэл аммоник нитрит болохоор нитритийг цаашлан нитрат гэх мэт денэтрүүлж явуулсны үед нь бохир усанд азотыг бууруулах олон шатамжтай энэхүү процесс нь эрчим хүч болон энергийн өндөр алхалтай учраас шилдэг арга технологи хэрэгтэй байгаа лээ. За энэхүү ацаарч болон иммобилизац арга технологиг хослуулан ашиглах нь сүүлийн жилүүдэд бохирлын салбарт хийгэн хэрэгтэй шаардлага гарч байгаа. Давуу тал гэх юм бол хатуу шинийн ялгах процесс баг бохирлыг илүү үр дүнтэй зайлуулах гэх мэт давуу талтай юм аа. За энэхүү судалгааны ажлаараа болохоор баслисын амыг өсгөрлөөд аммоны азотын өндөр концентрац зэртэй болох тушаад үүгээрээ аммоны хлорид бууруулах хэсгийг зорилгохон хүрээнд хөрс болон итгэл аспектээр өсгөрлөн аммоны 0.21 г литр төсвөржүүлэх үүгээрээ фитоз натрийн натын бөмбөлд бичсэн баслис амыг гаргавч үүгээрээ аммоныг бууруулах туршилтууд хийхээр зорилго тавьсан байна. Тэжээлд ашиглаж байгаа бод сурвалжууд гэх юм бол дараах тэжээлд оршны бод сурвалжууд орно. Аммоны азотыг аммоны хлоридоор төлөвлөсөн байна. Бичүүлэх туршилт нь фитозон натрийн гэх бод сурвалжууд мөн дараах голлох тоног хөрөмжүүдийг ашиглалаа. Онлайн хүрээний судал хайлтганд дурдсан бол бохир усыг механик цэвэрлэгээ, физик химийн цэвэрлэгээ, биологийн цэвэрлэгээ гэсэн 3 үндсэн процессор цэвэрлдэг. Биологийн цэвэрлэгээний давуу тал гэх юм бол органик нийтлийг эсэлдүүлэн боловсруулдаг бичиж бичний чадвар дээр үндэслэг байгаа лээ. Энэхүү бактерийг яаж органик цэвэрлэгийг эсэлдүүлж байгааг гэх юм бол гетеротроф нитрификац болон аэроб денитрофикацийн процессын үр дүнгээр аммоныг азотын хий болон эсэлдүүлдэг байх нэ. Туршилтын агуулгууд гэх юм бол Орхон аймгийн Баруун Мөрөн сумын хөрсийг мөн Төв аймгийн Батцанбар сумын хөрсийг сонгосон. Тэгээд Чингэн тэжээлд орчны өсгөрөл болон дараалсан хатуу тэжээлд орчны өсгөрлөлтөөр бактери амгаа гаргаж ирсэн байна. Төв зэрэг байгууламжийн итгэл лагаас мөн ижил арга зүгээр бол гаргаж ирсэн. Тэгэхдээ туршилтуудаа ер нь 2 удаа сонгол хичээл орчин болон илүү цэвэр колон аялгаж авахын тулд 2-3 удаа нутрийн дагаар дээр татсан. Танай туршилт гэх юм бол сонгол хичээл орчноос гадна грам бодолтой аргыг ашигласан. Бэхжүүлэх туршилтын үүдэн гэх юм бол шингэн хичээл орчны дээр өсгөрлөө центрифугдээд фитоз натрийн натараар бэхжүүлэх байгаа. Аммоны бууруулах туршилтын үр дүн гэх юм бол аммоны хлоридын 0.5-аас 3 г литр өөр концентрац дээр минутанд 200 эргэлтээр 25 градус 5 минут 5 хоногоор утгасан байна. Туршилтын үр дүнгуудээс гэх юм бол хөрсний дээдээс гаргаад авсан бактери амаар харагдаж байна. Сонгол тэжээлд оршин дах өнгөний өөрчлөлт байгааг харж байна. Мөн ижил өнгөний хуурал үзүүлсэн байгааг ингээс харж байна. Грам бодлын туршилтын үр дүн гэх юм бол 4 төрлийн дээжийн болохоор гэрлийн микроскопоор 100 дахин өсгөхөд грам 90 саханцар хэлбэртэй байгаа нь
бацилус сервисийн одоо маркетологтой ижил тустай харагдаж байгаамаа. За мөн ижил одоо төсөвжүүлэх туршилт болохоор ижил одоо амжилттайгаар бактериуд маань хүрсэн байна. За бэхжүүлэх туршилтын хүрээнд гэх юм бол 100 мл шинэ ижил өршөндөх бактери өсгөрөөс нийт 30-26 г бөмбөлөх бактерийг гаргаж авсан байгаамаа. За үүнийг одоо яг 5 хоногийн дараа ингээд аммоны олоорын анхны болон эцсийн концентрацийн зөрүүгээр үүсгэхэд за 0.5 г литр концентрацтэй байсан бол 5 хоногийн дараа 0.22 буюу ойролцоогоор 55% буурсан 1 г литр концентрацтэй 64%-аар 1.5 дээр 63%-аар 2 г литр дээр 65%, 2.5 дээр 67, 3 г литр концентрацтэй 70% буурсан үзүүлэлт байна. За энэ хүү туршилтанд ашиглаж байгаа яг гол зорилт бүтээгдэхүүн аммоны азотыг бууруулах байгаа. За мөн бациллус ямаг болон кетозин натрий элемент хоёр маань одоо азотын технологиг ашиглаад аммоныг өөртөө шингээж авдаг байгаа лээ. Тэгээд зөвхөн одоо аммон гэлтгүй үнд металлууд органик продукт нийтлүүдийн шингээдэг та бүхэн бас мэдэх баха. Түүнчлэн миний дараагийн зорилт болохоор яг кетозин натрий элементийн одоо бактерийн өсвөргүйгээр дангаар нь яг хитэн өртөн хүрээ шингээж байгаа гэдэг мэдээлэл туршилтуудыг хийж байгаа. За дүгнэлтээ гэх юм бол за бактери өсвөрлөлийн хувьд бол сомол ижил орчин грам болтын хүрээнд гаргаж авсан бактери маань бациллус сервис хэмээн хамгаалж байна. За мөн аммоны холоор сэжүүлэх туршилтыг бол амжилттай хийсэн. Бэхжүүлэх туршилтыг бас мөн амжилтаар хийсэн бөгөөд зохиомжтой бохир ус зөвшөөрөх туршилт үрдүгээр 0.5 г литраас 3 г литр концентрацид тус бүртгэл 5-7 хоногтойгоор цэвэрлэж байгаа нь амжилттай бохирлыг бууруулж чадсан гэж дүгнэж байна. За эндээс нэгэн тунгалт хийх юм бол сүүлийн үеийн шинэлэг арга технологиудыг ашиглаад кетозин натрийн алинатын бөмбөг бэхжүүлсэн бактериумыг гарган авах талаар судалж, туршиж, хэрэглэлүүд сайжруулах арга замд алдаа төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бүлэнж нэмэгдүүлж буй мал нядалгааны аммоны азот өндөр концентрацид бохирдуулдаг мал нядалгааны хэрэглэл болон аршигны үйлдвэрүүдийн хаяг зэргийг одоо энэ бүх технологиг ашиглан одоо ямар нэгэн айлгой тулгамдж байгаа цаад бэрхшээлүүдийг гарц салгах боломжтой гэж харж байгаамаа. За энэ хүү туршилт нь дараах арга зүйг ашиглах намзуудыг ашигласан. Анхаарал хандуулсан баярлалаа. Green Chemistry химийн хөгжлийг Монголд